Ёл шувуу халзан болсон нь эрт үр цагт хүн төрлөختөнд гал олдгүй байжээ. Тэр цагт тэнгисийн далайн цаад хөвөөнд өтгөн шигүү ой мод байдаг байв. Нэг жил тэр их өтгөн ой шуган салаа мөчир нь хоорондоо үрэлдснээс гал гарчээ. Далай наад хөвөөнд амьдардаг хүмүүс галын цогийг авах гэж тун их хичээгээд авч чадсангүй. Олон амтан галын цогийг авах гэж тэнгис далай галсан боловч авчирч чадахгүй байлаа. Хамгийн сүүлд ёл шувуу би очиж тэр цогийг аваад ирье гэж хэлээд тэнгис далай дээгүүр нисэн одов гин. Ёл шувуу тэнгис далайн цаад хөвөөнд хүрээд галыг авч явах гэсэнд хийх сав олдсонгүй тул толгой дээрээ тавиад буцан нисэн галын цог халан халсаар ёлын толгойг өдийг хуухалж түлжээ. Ийхүү ёл шувуу хүн төрлөختөнд гал авчирч өгсөн гавьяатан бөгөөд галын цогонд өдөө хуухалснаас толгой нь халзан болсон түүхтэй гэдэг.